I've been zoning, I've been zoning. Эй, заяа цан залуусаа. Энэ удаагийн бичлэгээрээ 2 сард гарах онцлог пүүзүүдийн талаар ярилцахаар бэлтгэлээ. За 2 сар бараг дундаа орж байгаа ч гэсэн энэ хөө бичлэгийг хийхээр шийдлээ. За 2 сард NBA All-Star болон Kobe Bryant-ийн золгийн явдал боллоо. All-Star-ыг өгсөн олон пүүзүүд худалдаанд гарч байна. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. I've been zoning, I've been zoning. За ингээд сарын хамгийн ихний өдөр бол 2 сарын 1-нд Superstar худалдаанд гарах юм байна. Superstar нь Superstar болон Stan Smith загваруудын нийлбэр юм аа. Нэмж хэлгээд энэ жил Superstar загварын 50 жил болж байгаа учраас Adidas компани Superstar загвартай илүү анхаарал хандуулж байгаа юм байна. За нэгэнд бас Easy Boost 350V2 Marsh өнгө нь $220 худалдаанд гарч байгаа юм байна. Гэхдээ зөвхөн Америкийн зах зээл дээр худалдаанд гарч байгаа юм байна. Ер нь Easy-ийн нэр хүнд хайп байдал нь унснаас болж Adidas үүнд анхаарлаа хандуул цөөнтэйгээр Америкт худалдаанд гарах ер нь төлөвтэй байна. 2 сарын 6-нд Nike React Vision хэд хэдэн өнгөөр $140 мөн худалдаанд гарч байна. Ер нь өнгө үзэмжийн хувьд Nike React элементүүдтэйгээ их төстэй харагдаж байна. За 2 сарын 7-нд Nike Dunk Low Plum $100 худалдаанд гарч байгаа юм байна. Өнгөний хувьд олон харагдаад байдгүй өнгөийг сонгоо авч luxury материалаар хийсэн маш гоё харагдаж байна. 2 сарын 7-нд мөн Nike Kobe's Protro Big Stage $180 үнэтэй худалдаанд гарч байгаа юм байна. За Kobe-ийн пүүзийг хайсан фэнүүд бас сайхан мэдээ болж байгаа юм байна. За 2 сарын 8-нд Strange Low болон Nike SB Dunk Low хамтарч Valentine Days $100 худалдаанд гарч байна. Энэ гарч байгаа Valentine Days өнгөний үед маш өнгөлөг. Valentine-ийн өгтөж гарч байгаа болохоор улаан өнгөөр хийгдсэн luxury материалаар хийгдсэн маш гоё харагдаж байна. 2 сарын 8-нд Air Jordan 1 High $200 23,000 шиг худалдаанд гарч байгаа юм байна. Энэ жил мөн Air Jordan 1 High 35 жилээ болж энэхүү пүүзийг худалдаанд гарч байгаа юм байна. За 2 сарын 11-нд Adidas Ultra Boost 2020 болон Adidas Ultra Boost DNA Black History Mount өнгөнүүд нь $180 үнэтэй худалдаанд гарч байгаа юм байна. 2 сарын 13-нд Nike Libra 17 Monsters өнгө нь $225 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна. Энэхүү бүүсний өнгийн Space Jam киноны мангасуудаас санаа авч хийсэн байна. За 2 сарын 12-нд биднээсийг нэлээд удаан хүлээлгэсэн Airship New Begins Pack гарч байгаа юм байна. Энэхүү pack нь $350 үнэтэй гарч байгаа бөгөөд Jordan 1 болон 84 онд гарсан Airship нэг pack болгож ерөнхийдөө гаргаж байгаа юм байна. Ерөнхийдөө Air Jordan-ы Airship-ээс санаа авч хийсэн гэсэн яриач байд юм байна. За 2 сарын 15-нд Air Jordan 3 Reed Sam Chicago All-Star $200 үнэтэй гарах нэ. Энэхүү пүүзийг энэхүү пүүзний онцлог зүйл нь luxury version дээр Nike Air-ийн оронд Nike CHI буюу Chicago гэдэг үгний давчлал байх юм байна. За 15-нд мөн Adidas Easy 700 V3 Alice $200 үнэтэй гарах нэ. Easy 700 V3-ийн Azial гэх цагаан өнгө нь өнгөрсөн оны сүүлээр худалдаанд гарсан санаж байгаа. Харин энэ удаагийн Alva өнгө нь данхаар өнгөтэй илүү гоё харагдаж байгааг хувийн зүгээс бодож байна. Ер нь Kanye West Easy цувралуудаа өөр төвшөнд аваачих гэж оролдлого хийж сүүлийн гаргасан загварууд нь маш гоё дайжгүй болж байгаа лээ. За 15-нд маань энэ сарын хамгийн онцлог пүүзүүдийн нэг болох Off-White Air Jordan 5 гарч байгаа юм байна. $225 худалдаанд гарах энэхүү пүүзний онцлог зүйлс нь бол 3M хилтэй. Мөн хайрцаг болон пүүзэнд дугуй хэлбэрийн нүхтэй. Мөн улыг нь удаан өмсөд шарлсан өнгөтэй хийсний пүүзний онцлог зүйлүүд болж байгаа юм байна. За тэгээ 2 дахь зах зээл дээр бас нэлээд өндөр хүрч магадгүй пүүзүүд нэг байна. За ингээ 2 сарын 16-нд Nike Adapt BB2 $400 үнэтэй худалдаанд гарах юм байна. Энэ загварын талаар та бүхэн сайн мэдж байгаа. Автомат үдээстэй. Энэхүү BB2-ын дебютийг Ja Morant хийснийг та бүхэн санаж байгаа хаа. За 2 сарын 19-нд Converse Jack Tyler Black History Mount $75, Converse Pro Later Black History Mount $95 худалдаанд гарах юм байна. За 2 сарын 20-нд Mickey Mouse болон Adidas Stan Smith Superstar загварууд $120 үнэтэй худалдаанд гарах нэ. Энэ жил Mickey Mouse-ийн 90 насны болж байгаа учраас Mickey Mouse олон брэдүүдтэй хамтарч байгаагийн нэг нь Adidas болж байна. Гэхдээ толгойг жоохон эйгүү амар л эйгүүл харагдаж байна. Гэхдээ энэ жил бас хулган жил болохоор жоохон утга учиртай л загвар гэж бодож байна. 2 сарын 22-нд Easy Boost 350 V2 Trail Light Air Flex гэх өнгөнүүд нь $220 үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм байна.
За EZ дээр ч ярих дээ. 2 сарын 29-нд Travis Scott болон түүний фэнүүдийн хувьд бас чухал өдөр болох нэ. Travis Scott болон Nike SB Dunk Love $150 худалдаанд гарах юм байна. Сүйд сонсоход энэ гарч байгаа SB Dunk Love өнгөрсөн жил гарсан Air Force Paranoid шиг гадруу нь хулагддаг, дотроос нь өөр гадар гарч ирдгээр хийгдсэн. 2 сарын 28-нд Nike Air Fear of God 1 Strange $350 худалдаанд гарч байгаа юм байна. Энэ өнгө нь илүү даруухан, цэвэрхэн хар цагаан өнгөний осол болжээ. 2 сард гарна гэсэн ч хизээ гарахын тодорхойгүй байгаа пүүзүүдийн нэг нь Nike болон Sake брендийн хамтал LD Waffle пүүсний 2 өнгө байгаамаа. Энэ 2 өнгө нь хар цагаан өнгө байгаа. За тэгээ энэ 2 өнгө нь хизээ гарахын тодорхойгүй байна одоохондоо. За ингээ ерөнхийдөө энэ удаагийн 2 сард гарах пүүснүүдийн мэдээлэл дууслаа. За 3 сард гарах пүүснүүдийн талаар мэдээлэл бэлтгэж магадгүй. За ямар ч тач бичлэгээ ингээ дуусгацгаая. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Subscribe болон like дарцгаагаарай. Наматал